За энийг YouTube тавтай морил. За манай part 1 part 2 орсон. Тэгээд одоо би part 3 хийх чинь. За тэгээд өнөөдрийн бичлэгээр болохоор 6 минут 21 секундын бичлэг болж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол хүмүүс их дуртай байх шиг үлээ. Тэгээд би ер нь Any Roblox гэж нээчээд өөр тоглоом тоглож байгаа. Та нар жоохон сонин санагдаж байгаа хэл та. Гэхдээ юу заяа. Би нэрээ солиё гэж бодож байгаа. Any гэд зүгээр ингээд ямар ч хамаагүй тоглоом тоглолдог, юу ч хамаагүй тоглолдог тиймэрхүү юу болгох чи гэж бодож байгаа. Ягаад гэвэл Roblox тоглохоор чинь угаасаа л амар их хүмүүс Roblox тоглодог. Тийм учраас ингээд ямар ч бус хүмүүстээс жоох ялгарах юмтай байдаг гэж би бодсон. Тийм учраас би зүгээр л нэрээ солиод Any болгочих. Any тэгээд ямар ч өөр нэрээр солино. Тийм учраас ер нь бол ямар ч хамаагүй тоглоо явж магадгүй. Энийгээ баг part 20 хүртэл хийн. Хэрвээ та нар дуртай байх юм бол. За тэгээ ерөнхийдөө бол тиймэрхүү байна да. Тэгээ өнөөдөр чинь хэдэн бэлээ? 5 сарын 15 юм байна. За 5 сарын 15-ны өдөр орой 22:12 минутанд 22:12 минутанд би бичлэгээ хийж байна. Та нарт таалагдж байвал лайк, subscribe дараад өгөөрэй. Миний subscribe 32 subscribe байсан чинь part 1, part 2 хоёроо хийсэн чинь 39 subscribe болгож миний subscribe нэвцсэн байна манайхаа. Тэгээд одоо би ер нь бол 50 subscribe хүрхэл юм бол ер нь бол амар гоё надад санагдаж байгаа хгүй юу. Манай найз ингээд 89 subscribe-тай болцсон. Тэгээд амар надад гоё санагдаж байсан. Тэгээ бас манай найзыг дэмжээрэй. Roblox урангоо гэд байгаа. Урангой Roblox үү? Тий, урангой Roblox аха. Скол Roblox урангой штэ. За манай найзыг дэмжээрэй. Лайк, subscribe дараад бид хоёрыг сайн дэмжиж өгөөрэй. Бид хоёр ингээд юу яадаг аахгүй юу? Ингээ subscribe нэмэгдэг болгоно би тэгээрж нээзээ миний subscribe өнөөдөр нэрээ ингэж нэмэгдсэн шүү дээ гэд тэгээ ярьдаг болохоор ингээд нэгнийхээ subscribe нэмэгдээ нөгөөхнийхээ subscribe нэмэгдэхгүй надад бол амар муухай санагддаг. Тийм учраас та нар маань Roblox урангой гэд хайгаад тэгээд subscribe болон лайк дараад өгөөрэй. Надад ч гэсэн subscribe болон лайк дараад өгөөрэй. Ер нь бол миний гата бороо орж. Ер нь бол миний штэ subscribe бол нэг нэмэгддэг байсан аахгүй юу? Тэгээд тэгсэн чинь ингээд амар гой комментууд ирээд би ингээд хичнээн ингээд амар хурдан би комент харсан маа штэ комент харсан байгаа. Би бүх комментэн дээр лайк дардаг. Би зөө. Тэгээд нь штэ одоо ингээд би комент харсан. Тэгээд айгуу гоё таалагдсан. Дахиад part 3 хийгээрэй гэд баахан жоохон хэдэн комент байсан. Тэгээд би тэрнийг жоохон урамжаад хийх гэсэн чинь миний утас олддоггүй. Би 2 утастай ахгүй юу? Тэгээдсэн чи би нэг утасаа л дандаа өдөр тутамдаа ашигладаг. Энэ утасаа болохоор зөвхөн бичлэг хийхэд л ашигладаг ахгүй юу? Тэгээд гэртээ ч гэсэн ашигладаг. Тиймэрхүү утас байдаг. Тэгээд ер нь бол би энэ цэгийн утас Ами гэд нэр өгсөн ахгүй юу? Тэгээд би энэ ягаа утсандаа Энийг нэр өгсөн. Тэгээ Амигаа олохгүй. Тэгээд хайгаад байсан. Би удаа бичлэг хийгээд амар хайгаадсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чи юусоо олдохгүй байсан. Тэгээд би аавсан чинь хөрөгчөн дээр байсан ш. Тэгээд 2-3 хоногийн өмнө олохгүй байсан утсаа олоод өнөөдөр шууд ингээд
олохгүйс уцаа шууд олцоод тэгээд шууд уцаа цэнгэлээд хийсэн байгаа шүү. Тэгээд тэр урмын минь бодоо та нар хичнээн ингээд амар хурдан part 3-ыг үзмээр байсан байх скол гүүжсэн байх заяа. Гэтэ тэгэхээр миний буруу байгаа. Ягаад гэвэл би уцаа хямд чадаагүй. Би одоо бичлэг хийдэг хүн байж уцаа хямдахгүй тийм учраас та нар надад хууралсан л ах л та гэтээ зөвгүй. За тэгээд ерөнхийдөө бол тийм байна да. Тэр одоо тогтмол хичээлээ нэ бичлэгээ хий гэж ядж байгаа маргааш гисэн одоо энэ бичлэгийг хийн гэж хэлэхгүй гэхдээ бас хийхийг хичээн. Яагаад гэвэл би маргааш усанд орно тэр нь хийх ажил их байдаг. Их байдаг хийх ажил ихтэй маргааш заяа. Тэгээ яагаад гэвэл хичээлээ хийн усанд орно магадгүй гэрч цэвэрлж магадгүй. Гэтэ би нэг гэрээ цэвэрлдэг л дээ. Хаяадаа л нэг заяа. Өрөөгөө бол нэг цэвэрлдэггүй хаяа та угаачин тэгэл том өрөөгөө цэвэрлж хэлгүүл байдий. Тэгэл ер нь яагаад ч юм ингээ ядраад ингээ хичээлээс яриад унтсан байдаг ч юм уу тиймэрхүү тохиолдол надад их байдаг шүү. Тийм учраас та нар маань би ингээ тогтмол ингээ бичлэг хийхийг хичээнэ. Тийм учраас та нар маань намайг бодоод лайк subscribe дараад өгөөрэй. Тэгээ бас штэ part 4-ыг хийгээрэй гэсэн хүмүүс нь байна штэ. Доор part 4 хийгээрэй бичээрэй заяа. Part 4 скол 4-ийн тоглолт дээрээ заяа. Би тэгээд комент харж агаад part 4 хий заяа. Комент бичээгүй байх юм бол би мэдээж өгөхгүй бас өөр тоглоом тоглох болно. Өөр нэг баригдуулахгүй. За дараагийн бичлэгэн дээр хар заяа. Та нар комент ихлэ бичээрэй заяа. Би заяа 17 комент харъя. Тэгээд хэр байна. Их юм ярьчлаа. За баяртай заяа. За guys. Баяртай.